За тэгээ муур болохоор маусанд хүрэхээр тоглоом гэсэн. Энэ тоглоом нөөрэ тэгээд хулган бэлэг авах хэрэгтэй. Бэлэг авбал тэгээд 1 оноо нэмэгдэнэ. Тэгээд нөгөө араас нь муур гэж байгаа. Муурын хөрвөл тэгээд гейм овер болоод хожигдно. 5 оноо авбал тэгээд левел дахиад 10 оноо авбал ялна. Яг үндсэн зохиомж нь багш өөрөө гаргаж гисэн. Тэгээд бид өөрсдөө тэгээд баяжуулаад л хийж явж байгаа. Яг энэ ерөнхий олон улсын сургуулийн хүүхдүүд бол Z альфа үеийн хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүд бол ерөөсөө дижитал үеийн хүүхдүүд гэж хэлэгдэж байгаа. Тэгвэл энэ хүүхдүүдэд бид нар өдөр тутамдаа ухаалаг утсыг ашиглаж байгаа хүүхдүүд байгаа тийм. Тэгвэл энэ хүүхдүүдийг бид нар илүү нөгөө юм технологийн кодчлын мэдээлэл технологийн агсан түвшний мэдлэгтэй болгох хэвэл зорж байгаа. За би өөрөө мэдээллийн технологийн мэргэжилтэй болохыг хүсдэг. Тэгээд яг ингээд суур үндсэн боловсрол тэгээд яг энэ тэгээд код бичих тоглоом яаж бүтээх талаар ойлголттой болж байгаа. За тэгээд сургалт маань болохоор яг нөгөө Scratch програм дээр хийгдэж байгаа. За Scratch програм маань болохоор яг програмчлалын хэлний мэдээлэл технологийн програмчлалын хэлний яг анхан шатны сургалт гэж явагддаг. За тэгэхээр энэ яг 7-8 дахь ангийн хүүхдүүд бол яг тохирох юм програмчлалын хэл болж байгаагаар илүү даваа талтай байгаа. За одоо энэ хараа тийм. Энэ дээр юу гэж юм?